Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Шинэ дугаар маань эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаарын зочноор зохиолч Түмэнбаярын Бум Эрдэнэ ахыгаа урьсан байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За сүүлийн сонин гэхээр утгын чимэг наадамтай холбоотой асуух гэж байна. Таны чулууны хэлмэрч гэдэг өгүүлэг маань шилдэг 10-т орж ирсэн байсан. За тэрийг сонссон, уншсан хүмүүсээс өөр өөрсдийнх нь сэтгэлүүдийг бас нэлээх хэлсэн баг. Та бас тэр наадам дээр очиод сэтгэл бас ямар байсан бэ? Сайхан л та. Тэр чинь наадам тий. Би одоо бараг 10 жил оролцож байгаа юм уу? Тэгээд 8-9 удаа тэгж уншуулж байгаа. Өөрөөр хэлбэл сүүлчийн 10-т орж байгаа гэсэн. Тэгээд мэдгүй энэ жил яасан 1-2 маяр гэхэ болцсон. Түүнийг тэргүүн байрал гэж байна. Тий. Тэгээд өөрсдөө тайлбарлахдаа үлдсэн бүгд 2 дугаар байр гинлээ. Би бол бодохдоо бүгд 10 дугаар байр гэж ойлгосон тий. Сонин тогтолцоо юм тий. Гэхдээ яг уг нь бол мэдгүй тэр цаад санхүүжилтэнд юм болоог байна. Чулууны хэлмэрчийг ингээ уншиж хахад надад бас ингэж утгцсан. Ер нь энэ санаа оноог ер нь хүмүүс нөгөө байнга л танаас асуудаг л хэл та. Зохиолч их ялангуяа өгүүлэгч их тэр санаа оноог хаанаас олдог вэ гэж бодохоор зохиолч хүмүүс өөртөө айгүйх тийм эрэл хийлдэг, айгүйх тийм одоо судалтайг уншдаг хүмүүс байдаг баха гэж боддог. Яг зүгээр хэрэгтэй гэж үзвэл тэр юу руу орно шүү дээ. Тэгээ энэ бол бүр яг үндсэн тэр нэг юу бас аман яриа бас байдаг тэр нэг могоо яадаг. Одоо домог гэдэг юм уу? Тийм. Тэндээс одоо юу гэдэг сэтвлээд ер нь бид нэр яг өөрийгөө мэддэм юм. Бүр далдын цаад одоо подтекст нэг гэх үү? Өөрийгөө мэддэм үү, таньдим үү? Гэхдээ бусдын тухай л яриад байдаг тий. Гэдэг нэг тийм өнцгөл бодоод яваад байсан. Тэгээ наадлаа тэр чинь нөгөө өгүүлгийн нөгөө уул дургуулаад хувийн өөрчлөгдөх тэр зарчмаараа зөрчилтэй тэр зарчмаараа явахаар одоо энэ саяын өгүүлэг болж хувирж байгаа байхгүй. Ерөнхий цаад бүр юу нь болохоор ер нь бид нэр одоо ер нь өөрсдөө мэддэг юм гэдэг л ийм л юм бодоод явчихсан л гэсэн үг. Ер нь гэхдээ мэдэх боломжтой юм уу? 100% ч юм өөрийгөө бүрэн таних боломжтой юм уу? Гэхдээ ядаж л чадахгүйгээ мэддэг байл уул зүгээр байхгүй. Одоо жишээ нь би гэхэд үндэл гой зохиол бичиж чадахгүй л байна. Тэгээ тэрийг мэдчихвэл тэр хүнд чинь нэг юм ядаж нэг даруй зан. Тэгж одоо нийгмийг харж яхад за бид нар ч нөгөө сошиал сүлжээгээрээ бас бие нэгээ бас тодорхой хэмжээгээр таньдаг болчих мэдээж тэр нь 100% үнэн биш л дээ. Гэхдээ л тухайн хүнийг тодорхой хэмжээгээр ер нь л анзаардаг мэддэг болчиход байна шүү дээ. Тэгээ харахаар чадахгүй хэрнээ чаддаг болоод байгаа тийм хүмүүс одоо салбар болгон тэр л байна шүү дээ. Би тэрийг нөгөө юу яаж одоо юу гэдэг нэ жоохон яажлаа таны постод ичдэг тий. Тий нөгөө ажилдаа шаарддаг. Тэр чинь өөрөө цаад агуулга тийм. Тэр чинь нөгөө чадахгүйгаа мэдэхгүй байна гэсэн. Тэг чадахгүйгаа мэдэхгүй. Гэхдээ чаднаа л эсвэл чадаад байна л гэж бодлоо. Тэгэл ерөөсөө одоо ингээл бүхэл салбарт байна шүү дээ. Тэр чинь ганцхан одоо юм хийдэг хүний тухай ярихгүй шүү дээ. Ганцхан зохиолчийн тухай ч юм уу тийм биш. Бүхэл салбарт улс төрдөж байна. Тэгэл одоо өөрсдөө чаднагээ даргуулцдаг ч юм уу гэх жишээний ерөнхийдөө бид нэр өөрсдөө таньжил байвал зүгээр юм даа л гэсэн. Одоо яг нас жоох яваад ирэх нэг хөгшрөд ирэхээр дэгдэв шиг шүү дээ. Түүнээс ухаантай дэж биш шүү дээ. Гэхдээ та нэг тийм одоо хөгшин гэдэг үгийг ямар үед ашиглах вэ гэдэг би бас заримдаа бодоод идэх байхгүй. Гэтэл та болоод одоо тантай адил бас юм уран бүтээлч айгуу тийм сэтгэлгээний хувьд баг биднээс ч илүү ингээд залуу тийм хүмүүсээс байгаад байдаг ш. Тэгэхээр тэр хөгшин гэдэг ойлголт жоох өөр юм шүү. Яг зүгээр бид нар ч одоо юу гэдэм дээ зохиолч гэхээр л
энэ толгойд доторх бодол нь бол ерөөсөө хогийн тантан шиг л юм байгаа шүү дээ. Тэгээд аль бодлороо барьж явах уу? Одоо төлөвлөлөө хэлцдэг шүү дээ. Аль бага зүүж өнөөдөр гарах уу гэдэг шиг. Тэгэхээр нэг тийм аль бодол нь илүү одоо тэр хүнд өөрийнх нь төрмөл байна уу? Тэр нь өнгөн дээрээ явж идэм болов уу гэж боддог. Зүгээр зохиол бичих шаардлагатай учраас характерууд дөрүүдийг гаргаж ирэх ёстой учраас янз бүрийн л одоо аашаар шиг мэдэрч явах хэрэгтэй. Мэдэх биш мэдрэх л өстой санагддаг. Түнс өгсөн залуугийн хувьд бид нэг наслаа явж л байгаа нас. Хүмүүс тоол гэдгийг тэгээд одоо яах вэ? Үгүй яг тэр чинь би физиологи нь явж л байгаа байхгүй. Тэгэл амхандаа чаавс дугуундаг ч юм уу. Нэг D витамин иддэг ч юм уу. Тэгээд л байгаа шүү дээ. Жохо удаашралчих гэдэг тий. Тэгээд яг номнууд байна. Ном уншин тэр чинь өөрөө бас л оюун санааны D витамин ч юм уу тий. Нэг тийм байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө юм жоохон сэргийг юм хардаг ч юм уу нэг тийм байхыг хичээх. Хүн болгоно л тэгж байгаа. Тэгэхээр хэмжээний аль тойрогтой байгаа юм тэр нь л ялгаатай байна. Та нэг ярьцлагандаа зохиолч хүн бол их уншдаг хүний хэлдэг хаа гэд нэг хэлсэн байлээ. Гэтэл зарим нэгэн хүмүүс зохиолч болно гэдгийг зүгээр зохиогоол бичиж идэг гэдэг нэг тийм хийсвэр хөнгөн ойлголтуудтай хүмүүсээс би таарж исэн. Яг хөө би бол яг тэр зохиол бичдэг хүмүүс арай тэгдэггүй л байх л та. Тэгж ярьдаггүй байх. Тэгж боддоггүй байх. Зохиол бичдэг хүмүүс ер нь зүгээр сайн муу тэр төвшнийг нь бол би ярмааргүй. Тодорхой хэмжээний оролцдог хүмүүс бол тодорхой хэмжээний мэдээлэл авдаг, уншдаг. Үгүй ядаж л би яг ямар юугаар бичээд байна уу гэдгийг таньдаг ч юм уу. Тийм л байдаг баг. Түүнээс би тэгж бодохгүй байна. Яг гэвэл шууд зохиогоолон ингээл яг нөгөө зохиолч гэдэг үг маань өөрөө тийм чиглэл рүү шууд чирээ явчихдаг байхгүй. Уул нь бол бичээч бичих юм шиг байна. Зүгээр англи үгээрээ ч гэсэн writer гэж явдаг. Яг хөө бид нэр тэгэл зохиолч. Яг хөө гэхдээ зохиолч гэдгийг бичигч гээд ойлгож болно шүү дээ бас. Яхаар заавал зохиох гэж ойлгохгүй тий. Би л тэгж л боддог. Утгын чимэг бол юу нэг тийм бид нэр айгүй хэл амтай шүүмжилдэг. Ер нь бол бараг жил болсон наадмын дараа л тодорхой хэмжээний шүүмж гардаг тий. Монголчуудыг харьцангуй ингээл нөгөө болор цомоо сонсдог, утгын чимгийг очиж сонсдог, уран зохиолыг сонсдог, уншдаг тийм арт түмээ. Энэ бол айгүй тийм одоо энэ тийм түгээмэл байдгүй сонирхолтой урлаг гэж хэлдэг штэ тий. Тэгэхээр бидний энэ соёл ингээ гацааг байгаа. Төрөний хэлж байгаа зөвхөн нэг юм тодорхой сэдв байнгут л энэ бол өстой яг Монгол уран зохиол байна гэд яг тэргээл хүлээж авах хүсэл, тэргээл хүлээж аваад идэм шүү дээ. Харин тэгдэг л баг. Одоо жишээ нь яг Монгол гэдэг юм уу, Монгол сэтгэлгээ, Монгол одоо философи гэх юм уу тийм ээ, амьдралыг үзэх үзэл аж амьдралын элементүүд, тэгээд Монгол хүний одоо амьдралд хандах хандлага, харилцааны одоо нарийн нюансууд энэ төр чинь бол мэдээж бусад хүмүүсээс өөр л байгаа шүү дээ. Одоо хятад зохиолын унших нь яг л хятад дараа байгдаг огцом. Гэхдээ ер нь уран зохиол урлаг өөрөө ингээл намраал хөврөөд идэг тийм юм биш юм байл л дээ, нэг тийм ингээд хүний тархич нь өөрөө юм програмтай юм байна шүү дээ. Тэр одоо Холливуд гэж яриад байгаа чинь тэр 100 жил хийцэн улсууд тэр тархинд зориулаад за тэдэн минут яваад тэхгүй бол унтлаа энэ тархи гэдэргээд тийм юм бодоод олцсон л байт юм л л дээ. Яг хөө зүгээр одоо далига нөгөө Холливуд яриад ер нь кино зохиол энэ тэр яг манай үлгэр домгийн бүтцтэй байдаг. Тэгэхээр бид нар тэрийг бас нэг таадгүй юм болов уу? Харин тэрийг эргэж харах хэрэгтэй болж байгаа юм. Илүү судлах унших тийм. Тий, яг л одоо дайснууд нь нөгөө нэг хончин бор хүүхэд байлаа гэхэд 15 толгойтой атгалтай мангас. Холливуудын зарчмын яадаг, киноны зарчмын яадаг. Гол дүрээс дайснууд нь хэд дахин илүү байх хэрэгтэй ч гэдэг юм. Энэ нь ерөөс яг адилхан байдаг байхгүй. Одоо Симба гэдэг юу вэ? Хүүхэлтийн кино. Хүүхэлтийн яг Монголын нууцд тавьчих шүү дээ. Чи ингээл хараараа өвдөргөө идэл тэгэл ингээл. Тэгэл яг
Тэгэхээр нэг тийм Монголын нууц тавчаад одоо ялж байхгүй бичээд үлдээсэн түүх нэг талаас нөгөө талаас урлагийн одоо элемент хэлбэр тэ утга зохиолын одоо том юу ба штэ. Тэгэхэд бүр эргээгээд яах юм бас л ийм домог шиг штэ. Тэгвэл зүгээр тэгж ил боддیں۔ Тэгээд намайг тэгээ хэлчихвэл энэ яасан тэнэг толгой гэл явж байгаа л та. Нэг өөрийнхөө өнцгийг одоо ойлгож байгаа өнцгөө ярихаар тэрийг туйлын үнэн гэж сонсож байгаа хүн одоо намайг туйлын үнэнээ л хэлж гин гэж бодчихвол тэгэл зүрэн штэ. Гэтэл угаасаа хоёлаа ингэж очиж 6 9-ийн тоо гэл хоёр талаас нь харуул харна штэ. Тий. Уран зохиол дээр маш олон төрлүүд байдагс та маш олон өгүүлэлттэй. Тэгээ тууж байна. Роман байхгүй тий тань. Тэгсэн чинь та бас нэг ярилцлаганда ер нь роман ч айгуу тийм урт холын аялал хэцүү штэ гэсэн мэсэн. Одоо тэгтээ тэр нь өөрчлөгдсөн үү таны бодол? Юу л та зүгээр ингээд хөврүүлэл одоо өгүүлэх шиг ч юм уу. Ингээл явуулаад байвал яваалаа. Гэтэл тэр дотор чинь байх хэвээр одоо юу гэж хэлмээр юм зарчим гэмээр юм уу? Байх ёстой юмнууд ядаж л үзэл санаа дөрвийн хувиралт тийм ээ одоо тэгэл хүнд өгөх алсын хараа өгөөж одоо юу байдгийг тэгээ сэтгэлгээний ур тэгээд хэл бичгийн хэл одоо юуны хэлийн ур тэгээд оюун санааны ур энэ төр юм ингээд шингэжээж тэр чинь одоо бидний хүндэлж бодоод байгаа арман гэдэг юм чинь би айгүй хүндтэйгээр боддог. Тэгэхээр нөгөө өөртөө ийм хадны мангаа үүсгэчээд тэгээд чадахгүй байна гэж ингэж яадаг юм шиг. Гэхдээ ер нь бол хүн одоо би л одоо яах вэ хүмүүс зарим нь энэ яасан ч холчгаар юмтэй гэж бодож магадгүй. Хэрвээ би чадахгүй байл чадахгүйгаа мэдэрмээр л байгаа юм л да. Тэгтээ би чадахгүйгаа үзэж байгаа. Одоо би жишээ нь бичээд л байгаа. Тэгэл эргээл энэ маань одоо энэ дээр ингэхгүй штэ. Тэр маань тэгэхгүй штэ. Аль биеэс эхлэх юм бэ? За ингээл наазах элемент зөндөөд байхгүй. Тэгэнгүүт чинь хутлаа болоод эхэлж байгаа жишээтэй. Одоо зарим романууд чинь айл 1300 400 оны үед амьдарч байгаа хэрнээ 21-р зууны сэтгэлгээ явж идэг байхгүй. Тийм. Тэр чинь тэгэл бодлоо. Тэгэл уншиж байгаа л ингээл хэллэгийн сонголт байна тийм. Тий. Тэгэл одоо ингээл амьдрал мөнхийн урсгалаараа гэл ингээл тэгэл биш юм тэгэл ингээл бодчихж байгаа юм л да. Гэтэ яг хөө ингээд зөвтгөхгүй цааш нь үргэлжлүүлэл уншдаг. Тэгээд яг хөө зарим одоо нөгөө яхад одоо юу гэж хэлмээр юм. Ингэж бичиж болохгүй юм байна. Гэт өөрийгөө айлгачдаг юм да. Бас нэг тийм байгаад байгаа шүү. Бусдынхыг уншиж байгаад тий. Тэгэнгүүт би одоо жишээ манаас хоёрын сүрэн биш үү? Аюу гоё үгийн сонголттой байхгүй. Бүр ингээд үнэхээр нэг монгол үгийн сонголттой. Тэнгүүт би чинь тэр хүний юмыг уншиж байхдаа ингээд тамираа барчиж байгаа юм чинь ялагдаад байгаа байхгүй. Би энийг бол ингэж хэлж чадахгүй шүү дээ боддог. Тэнгүүт л хойш суугаал цаа. Тэгэл зарим нь болохоор энэ арай юу гэд бодож байгаа жишээтэй. Тэгвэл нөгөө үгийн тэр юугаа ингээд одоо тэр хүнийх шиг бичиж чадахгүй шүү дээ гэж бодцохоор ингээ өөртөө нэцалт өгөөд гэж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр нь жоохон харамсалтай юм шүү. Мэдээж таних бол шал өөр үгээр таних бол их өөр өнцгөр гарна шүү дээ. Өөр өнцгөр гарна. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ л хэрвээ одоо лав сургуулийн өхлийг 8 билүү 9 удаа 9 өөр үгээр хэлж байгаа байхгүй. Сүдрэн дарж унах, газрын элийг цөмлөх гэдэг юм. Тэгээ манайс л яах вэ? Нас барах эсвэл талих гэл тэгэл дуусчихж байгаа. 3-4 үгийн дараа л дуусах. Тэгээд эвгүй одоо тэгээд нэг зөөрлөн таарахгүй те. Үгийн сонголт нь ч онохгүй ингээд ирэхээр л тэнгүү зарим одоо зохиолыг зарим шүү одоо ингээд үзэхээр хит их нөгөө үгээ их гоё одоо гоёчлгоод те уран яруу болох гэж ийн гэж яагаад ингээд их тийм баахан ингээ үгний цоглуулга болгочихсон. Тэгээ тэрийг ингээ уншихад бас айгүй хэцүү тийм бас таард шин. Тий нэг ингээд талбай хэмжээгээ мэдхгүйгээр баахан хээ зурчвал
чи төвхтэй л байхгүй нүд нь харахад айгүй төвхтэй шүү дээ. Донжиг нолоод нэг яхад бол гоё байхгүй. Тэгтээ яг хуу манай одоо бичдэг хүмүүс бол би нэг муулмаргүй байт юм аа. Би муулыг хийхгүй шүү дээ тань зөв. Ер нь нэг тийм сөрөг юм хэлмээргүй байт. Яг гэвэл тэд нэр өөрсдийнхөө юмд хэрээл яаж байгаа. Манай нөгөө хэвлэлийн тогтолцоо гэж хэлэх үү. Энэ маань өөрөө буруу явдаг байхгүй. Хэвлэлийн компани ягаал Тогтолцоо одоо хэвлэх гэдэг үг, номоо хэвлүүлэх гэдэг үг тийм үнэтэй биш байхгүй. Бид нэр өөрсдөө очиод мөнгө төлөө хэвлүүлчихдэг байхгүй. Тэгэхээр зохиолч нь өөрөө очиод мөнгө төлөөд. Тэгэхээр тэр чинь ном хэвлүүлэх бол гэдэг нэг мөнгө төгрөгийн үн биш шүү дээ. Хэвлүүлэх гэдэг үгний үндсэн маань өөрөө унтсан байхгүй. Тэрийг дагаа ном гэдэг маань бас унах магадлал. Ийм л ч байгаа. Гэтэл бусад орнууд нэг зөв зохион байгуулалтаа явуулдаг учраас хэвлэлийн газраар дамждаг. Тэр хэвлэлийн газар нь зах зээл болоод уран сайхны үзэл бодолтой, чиг баримталтай. Яг тэр төвшөндөө хүрсэн номыг л хэвлэдэг байхгүй. Ядчил нөгөө маш сайн редактор ажилладаг тийм. Тэгжиж нөгөө уншигчийн гар дээр очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо ном хэвлүүлэх маань өөрөө нэг тийм хэвийн үзэгдэл болчоор одоо жишээ нь одоо энэ нөгөө докторийн ажил хийж байгаа манай хүн тэр ярьдэн шүү дээ. 6 хүн хийж байгаа. Би 2-т нь нэрээ бичүүлнэ гэж байгаа байхгүй. Тэр нь хүртэл одоо нөгөө дараалал нэрийн дараалал хэвлүүлэх одоо ажлаа хэвлүүлэхэд нь тийм үнцэнтэй байхгүй. Манайд бол илүү жоохон хэлбэр байгаа тийм тий. Хэлбэр ахаар жоохон илүү үнцэн нэг болгоод байна гэсэн. Тэгээд яг ингээд элбэг байгаа байхгүй. Яг энэ чинь явандаа ингээд сайхан болно шүү дээ. Манай киноч гэсэн одоо улам сайжраад байгаа. Цаг хугацаа л бид нарт хэрэгтэй. Гэхдээ дэлхий бол улам тасраад л байна. Тэ? Тэгэхээр яг тэрний нөлөөгөөр ч юм уу манайхан чинь одоо ялангуяа техник талын юмнууд нь айгүй сайн хөгж. Одоо тэр төвшөнд очиж байгаа шүү дээ. Дуу аваа өнгө дөрс одоо тэ зурглаач ажил мэжил бол айгүй одоо юу зохиолт найруулах хоёр. Зохиолч шиг найруулагч шиг байж ижил кино улам бүр гоё болно. Одоо бол одоо 2000-ад онд монтой харьцуулахгүй шүү дээ. Харьцуулахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр яг хөөрхөд чинь дуртай. Учраас сагуугаараа шатаад л хийгээд л. Би нэлийн хойхон нас үе гэж очсон чи одоо хоёулыг нэрээ ялцчихгүй кинороо л ороод байна л та. Тэгэхээр та кино зохиолыг анх бичгээд одоо танд нөгөө наран жаргал өгш аяг их тусалсан гэсэн. Тэр олон ангид кино юм хэлээ шүү дээ. Ус дэше орсдог гэдэг. Тэг шууд одоо кино зохиол бичих эхлэхдээ олон ангид киноны зохиолын багт орно гэдэг чинь өөрөө бас их том ажил уу гэж би бодоод байна. Яа тэгэхээр олон ангид киноны зохиолыг яг одоо би харахтаа таны нөгөө хардаг шиг роман гэж хардаг шиг айгу их тийм том хүрээтэйгээр тэгээ бас уялдаа холбоо бүх юм айгу сайн харж их стил гэж бодоод тий. Тэг яг би тэр сургалтанд суусан манай галарет гэдэг найзуудын тэр нараагч юм юу яаж наач очиж гээд чиний юу ч одоо яг тэр хүн чинь миний 61 ах номыг анх уншиж яасан байхгүй юу галарет чинь. Тэгээд чиний энэ юу чинь драмаар бол явах юм шиг байна. Чи ер нь тийм төрсөлтэй юм байна. Харилцан диалогууд ч нэг тиймэрхүү юм байна. Нараагч тэр юу ч гэсэн очиж гэдгийгсэн байхгүй. Тэгээ очисон чинь 10 хоногийн сургалтын сүүлчийн 2 хоног дээр наацсан. Оо. Тэгээ надад хэвлэмэл тэр чинь нараагч ямар ч үн төлбөргүй заадаг штэ. Тэгээ нэг хэвлэмэл хичээлийнхаа юу өгсөн. Тэгээд тэнд ярьж байгаа юмнууд нь надаас хол байсан. Сүүл рүүгээ ирчихээр сургалтын нэг програмын сүүл рүүгээ ирчихээр тэгтээ тийм сонирхолтой байсан. За энэ хутга ширээн дээр байна. Энийг та нар яаж харж байна гэл хэлж байгаа байхгүй. Тэгээд яг юм болов гэл. Тэгэл гэртээ хараад яг юу гэсэн үг юм болоо гэл. Тэгэл нөгөө хичээл нөгөө хэвлэж өгсөн хичээлүүдээ уншаад тэгэл одоо нөгөө хиний Шекспирийн хошин 5 эмгэнэлгээд 2 ном тэднийг эргэж уншаал. Тэгтээ тэднээс шууд сурчна гэж байхгүй шүү дээ. Чи ойлгохгүй байгаа байхгүй эхлээд. Тэгэнгүүт нь товч гэдэг өгүүлэлгээ жүжиг болгоод. За. Нарагч би нэг жүжигччлээ. Та нэг уншаатах ч гэдэг. Тий. Зөрөгтэй шүү дээ.
Ачаал гэсэн 2 өглөө 3 хоноод дуудсан аа. Чиний хүрээд иртээ. Амар гойдлоготой. Тэгсэн чинь чи энэ өгүүлгээд зүгээр ингээд доош нь ингээд өгүүлбэр зүгээр задлаа бичсэн шүү. тий. Тэгээ бичсэн байна. Энэ жүжиг биш ээ. Тэгээд тэн дээр нөгөө практикаар тэр жүжигэн дээр би айгүй олон удаа очиж. Зас сайжруулж. Тий, ингээл одоо алаад өглөөгээл очихоор тий одоо бол бүтцэн харагдаж байна. Гэхдээ чиний нөгөө дөрөв өсөлт чинь харагдахгүй байна. Зөрчил чинь ийм энгийн шууд бэлэн байна. Одоо юу гэдгийг анханасаа ойлгогдоод байна ч гэдэг юм. Тэгэнгүүт ингээд байгаад байсан чинь сүултээ ингээд тэндээс их урам авсан. Тэгээд тэр сургалтанд хамрагдсан. Урд нь бас сургалтанд хамрагдсан. Тэр хүмүүс тэр киноны баг руу орсон. Орж ажилласан. Тэгэхэд тэр багт орж ажилласан хүмүүс урд нь бас одоо энэ кинонд ажилласан тийм туршлагатай хүмүүс байсан. Тэгэл тэд нарыг ингээл одоо ажиглажлаа юм л да. Тэгэл ганц нэг юунуудын бичлцэл ингээл буцаага шийдвэрлэл бичээл буцаага шийдвэрлэл айгуу тийм одоо үйлдэнгээс оролцсон гэдэг зэрэг. Тий, хар практик ажил юм байл. Нөгөө үргэлжлүүлгийн зохиолоос шал ондоо. Тэгэнгүүт одоо ингээд кино зохиолтой ноцолж байгаа буцаагаад үргэлжлүүлсэн үг рүүгээ орохоор хатуурчдаг. Одоо миний ойлгосноор бол. Нөгөө уянган алгуулчдаг. Тийм ээ тий. Диалогууд нь шууд тулдаг. Эсвэл нөгөө ремаркын зүгээр ингээд тооччин тий. Тоочдаг эсвэл. Эсвэл шууд ингээд диалог нь тулаад төгсгөлийн хамгийн зоригтой диалогуудаа хэлээ явчихаар өгүүлэн дээр ч юм уу туужин дээр ч юм уу тэр чинь хэрүүлч юм шиг л болоо авчиж байгаа байхгүй. Гэх юм тэр цаад 70 нюанс нь алгарчдаг. Тэгээ буцаад нөгөө үргэлжлүүлсээгөө оролдохоор статик баха. Хүн болгоо одоо мэдээж үргэлжлүүгээр сайн бичдэг хэрнээ кино зохиол бичиж чаддаг хүмүүс бас зөндөө байдаг. Одоо зөндөө кино зохиол болгоод нөгөөх нь яг кино зохиол шиг бол болоогүй. Эсвэл тэрийг нь аваад зөвхөн кино зохиол бичдэг хүн одоо форматанд орж хуургадаг ч юм уу тий. Тэгэхээр та бас харьцангуй магадгүй тэр шилжилтэн жоохон хэцүү байгаа боловч та кино зохиолооч бичиж гин үргэлжилсэн үгэж гэсэн бас бичиж шүү дээ. Үргэлжилсэн үг бол ерөнхий одоо түүхийн рамыг бол мэдчихэв. Айгуу сайн одоо кино зохиол дээр бэкграунд түүх гэдэг шүү дээ. Тэрийг айгуу сайн мэдчихдэг байхгүй. Тэр байхгүйгээр одоо болж байгаа үйл явдал амтгүй. Тэгэхээр ингээд ер нь нэг баримжаа авдсан юм авхан ч авдаг юм байл. Гэхдээ мэрэгжлийн хүн гэдэг бол ондоо хэл та одоо чинь утга зохиол дээрч тэр кино зохиол дээрч тэр драма тайзны бүтээл дээрч тэр мэрэгжлийн хүн бичих нь өөрөө мэдээж арай жин илүү дардаг байх. Нэгдүгээр авьяастай хүн бас бичих хэрэгтэй. Хар ажиллаас найдгүй хүмүүс тэр тайз дэлгэцийн бүтээлийг бичих хэрэгтэй. Гээл скролл доол энэ тэндээ орно энэ өгөө тэхгүй ингээл энэ хэсгийг бүр хай ингээл явааддаг шүү дээ. Тэгээд тэр чинь айгуу төвхтэй байхгүй юу? Өөрөлдсөн үг чинь бол өөрөө ингээд бараг настай нөлөөстэйгээ олдтол ингээл айгуу гоё явж байдаг шүү дээ. Нөгөөх нь болохоор тэгдэг. Та тэнгуут одоо мэрэгжлийн зохиолч, мэрэгжлийн кино зохиолч ярьлаа шин. 2018 оны үед л танаас нэг богинохоон ярилцлага авч байхад та өөрийгөө ахыгаа зохиолч гэж хэлэхэд бас хэцүү шттэ гэл энийгээ тэгээ яагаад юм гэсэн чинь та чинь радио холбооны инженер лөө. Тийм мэрэгжил. Мэрэгжилтэй. Мэрэгжил нь бол таны анх сурсан одоо бакалавр мэрэгжил чинь та инженер мэрэгжилтэй байна шүү дээ. Одоо бол та өөрийгөө хангалттай мэрэгжлийн зохиолч гэдэг бол хүлээн зөвшөөрсөн. Үгүй. Гэхдээ зохиолч дээр мэрэгжлийн гэхээр яах юм? Дипломтой хүнийг мэрэгжлийн бүтэц одоо тэр юмнуудыг хүнээр заалгацсан хүн хэрвээ тэгээд заалгах одоо яг онлын хувьд мэдж байгаа хүн дээр нь авьяастай байх юм бол дээр нь хөдөлмөрч байх юм бол дээр нь уран байх юм бол тэр бол супер зохиолч болно. Тэр нэгэд заримдаа салцдаг байхгүй манай зарим мэрэгжлийн хүмүүс маань тэр авьяас нь ч юм уу жоохон дутуу хөдөлмөрлөдөг зан чанар нь жоохон дутуу байх ч юм уу. Гэтэл авьяас нь тодроод байгаа инженерүүд зөндөө эмчнэр зөндөө. Одоо манай инх бол дах гэхэд геологийн инженер шүү дээ. Тийм үү? Тий. Яг үндсэн суур мэрэгжил нь. Тэгэл радио телевиз
ажилд ороод яг хөө тэр мэрэгчлэрээ бас 4-5 жил ажилласан гэдэг. Яг хөө инженер хүмүүс нэлээд ийм логик алддаггүй байдаг байж магадгүй. Одоо зохиол дээр. Эмч хүмүүс нэлээд детальчилсан, наривчилсан юм руу нэлээд ордог байж магадгүй. Би зүгээр магадгүй л гэж хэлж байгаа. Яг одоо утга зохиолын сургууль төгсөөд мэрэгжлийн одоо утга зохиолын ажилтан болчоод энэ бол цэвэр зохиолчоо гэж хэлэх нь бол өөр хэсэг л байхгүй. Тэр чинь чадахгүй гэж болно шүү дээ. Тэр бол зөвхөн л нөгөө онлайн сурсан. Тэр мэрэгжлийг л сурсан болохоос зохиолоо бичиж чадахгүй гэж магадгүй байхгүй. Жишээ нь энэ ийм байдаг гэж мэдээд байгаа хэрнээ өөрөө мэдрүүлж чаддгүй тийм ур юм дутуу байж болох байхгүй. Тэгэхээр чинь та одоо таныг бол зохиолч гэдгийг зохиолчийг миний бодлоор уншигчд болон одоо үзэгчд нь энэ хүн бол уран бүтээлч хүн юм а гэж хүлээн зөвшөөрөх юм бол тэр уран бүтээлч зохиолч. 1000 өөрийгөө би бол зохиолч те би бол юм одоо хүн гэж хэлээд уран бүтээлээрээ болоод яг уншиж байгаа үзэж байгаа хүмүүст хүлээн зөвшөөрөхдөггүй бол бас яг нөгөө сайн мэрэгжлийн гэдэг рүү орохгүй болов гэж бодоод байна л та. Яг нөгөө утга зохиолч өөрөө сэтгэлгээний айгуу том давлага юу байхгүй юу. Одоо хүний оюун тархинд зориулж юм хийдэг. Тийм л бүтээгдэхүүн гаргадаг болсод болж байгаа юм л та. Тэгэхээр чин тэр чин одоо юу гэдгийг байгалийн нэг юм байгаль хэрэгтэй болоод байгаа байхгүй. Одоо жишээ нь би нэг бөхөөр л жишээ авъя. Одоо манайхан ойлгох юм чинь. Тэгтээ одоо сайн зохиолч байлаа гэд доогуур нь тэр муу зохиолч гэдэг юм одоо юу гэж хэлмээр юм. Сонирхон бичих, эглэн бичих чанар байхгүй бол тэрийг тодруулан гаргаж ирэхэд айгүй төвхтэй бас нэг талаасаа. Одоо авраг хүн тэр сумын заа начин аймгийн арслан улсын начин мачин байхгүй бол тэрийг авраг гэж хэлэхэд айгүй эвгүй байхгүй ганцхан хүн зогсоод идэг. Тэгээ шууд өөрийгөө авраг гэж хэлээд бас болохгүй. Тэгэхээр айгүй төвхтэй болж эхэлж штэ. Тэгэхээр эн чинь бол энэ одоо энэ тоогоо гэж ярьдаг бид нар. Энэ тоогоонд байгаа хүмүүсийн өөрсдийнх нь л одоо хувь тавилан тэр дуртай болол тэнд байж байгаа. Төвшин бол ондоо. Төвшин бол бүтээлээр илэрдэг. Бүтээл нь явахгүй, бүтээл нь байдаг л нэг бүтээл байгаад байвал тэр одоо байдаг л нэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж ойлгосон үндсэн дээрээс л би төрөмөл, дармил хоёр ондоо байт юм байна. Төрөмөл одоо авьяаслаг тийм зохиолч бол дэлхийн оюун санааны хүн төрөлхтний оюун санааны одоо бүтээлийн тогооч дизайнер одоо юу гэдгийг те тийм байгаа байхгүй. Бусд нь бол зүгээр л одоо магадгүй бичиж тий. Тийм л юм шиг санагддаг шүү дээ. Зүгээр би тэгжил боддог. Яг би өөр дөр ингээд юм зохиолч мохолч нэдрээгээд ингэхээр нэг тийм нааж өгөхгүй л явсаар байгаа л өвчсөн. Тэгээд одоо яг ялч байхгүй нөгөө зохиолч дэвлийн гишүүн ингээл зохиолч гэж л яагаад байдаг болохоос их л хүндтэй нэр шиг санагдаад байдаг. Яа бас л эвгүй штэ. Таны аав бас маш их өгүүлэгтэй, маш их бичдэг байсан хүн байсан гэжсэн. Тэгэхээр тэр болгоно нь бас танд одоо бас нэлээд шингээд бас танд нөлөөлсөн баг тий. Мэдээж тэгхэн тэр бол яг тэр таач шал өөр мэрэгжил сонгоод авчихсан. Арай одоо ядаж л цалин болгон дээрээс аванс бүхс мөнгө гэж хоёр авдаг шүү дээ. Тэр болгон дээр нэг ном авч өөртөө бэлгэлдэг. Тийм хүн байсан. Тэгээ нэг юм бараа бодог цасаар ингээ хавцалдаг тэрийг. Номд их хайртай. Уншихтаа нөгөө гадналын хоолохгүй. Тэрийн тэгэр ингээ хавцалдаг. Тэгээ дотор талд нь өөрийнх нь гар үсэг тавиад бэлгэлэв гэдэг. Тэгэхээр тэр нь өөртөө бэлгэлдэг. Тэгэхээр зохиолч гэдэг үгэнд айгүй хүндэтгэлтэй ханддаг. Ортч чаддаг. Бүр тийм байхгүй. Яг нөгөө талаас энэ чинь одооны одоо амьдралыг үзэх үзлэр бол өөртөө ихтгэлгүй та аим хаач гинөө ингэж хэлж магадгүй. Тэр нь буруу юу вэ? Би биш шүү дээ. Үнэхээр зохиолч хүн бол тустай байдаг шүү дээ гэж хүндтгэн бодож оюун санаагаа тэрэнд зориулж тэднийг ингэж одоо дээдэлж явдаг нь буруу биш байхгүй юу? Хүндэлж шүү дээ.
Тэгэхээр тэр мөрн ч гэсэн миний хүү болоогүй л гэдэг байсан шүү дээ. Намайг таны бичсэн зүйлсийг их олныг уншсан уу? ер нь уншсан. Тэгээд аав редактор хийхгүй болж байгаа хгүй тэр чинь. Өөрөө нөгөө аяга олон ном уншаад тийм чинь одоо наацхын хэл хэллэгээс авахулаад би ч хогийн юм байгаа шүү дээ. Дөнгөж анх яаж байгаа юм чинь. Зүгээр л одоо нэг өдрийн тэмдэглэл шиг л юмнууд госч байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээ айгу гоё болчлоо гэж би өөрөө тэрэндээ уяраад яваад байгаа. Тэгээд аавд уншуулахаар инээд яг ингээ бичээд байгаарэ гэдэг. Бичээд байгаараа ч гэхгүй. Нөгөө болоогүй л. Тэгэл тэр чинь үнэхээр гоё. Нэг л нам штэ. Тэнгүүд бусад хүмүүсийг би намайг хитснэ мянга тэгж хэлээд одоо нэг тийм гоё үнэлгээ болдгоо тий бас. Яг хажууд нэг хүн нэг хэлээд байгаа юм чи. Нөгөө үнэлэх хэвээр хүн нь үгээ хэлэх байгаа тахаар мянга. Тэгээд нөгөө хөрхий 11 хонд бие варсан. Тэгээд тэрнээс хойш яг тэр дүр төрхөн л ингээд харагдчихдаг байхгүй. Тэгэл одоо утгын чимэг юм тэр ингээл нөгөө зохиолчдыг ихний игнээ суу муу гээл тэгэл тэднэртэй ингээд сууж яхад суугаасаа тэгэл ингээд сууж яхад яг л тэгж хэлж байгаа шиг санагддаг. Нэг болоогүй л. Тэнгүүт л ингээл хурныгаал тэгэл явчихдээ штэ. Тэгтээ тэртэн танд бас нөгөө их тийм гоё ташууралдаг бах тий. Дотроо за энэ бас тэгж үнэлэх бах та за гээл. Дахиад илүү бичих юмсан гээл. Нэгдүгээр тийг хоёрдугаар нэг хамт байх боломж тэр их гоё. Тийм байна тий. Ямар нэгэн одоо юу гэмтэй мууч сайн ч нэг юм биччихэд аав юу гэх бол гэж заавал боддог. Тэгэхээр чинь тэр чинь хамт байгаад байгаа. Энэ л үнэхээр одоо юу гэмтэй хань болох. Тийм тэгэл нөгөөх нь л харагдаж шүү дээ. Болоогүй. Тэгэхээр чинь одоо цааш нь тавьчихвал тэгээ одоо манай гэр бүлийн хүн байна. Уншина. Хамгийн ихний уншигч. Хамгийн ихний уншигч. Гэр бүлийн хүн ер нь манай хүн бас хүүхд байхын битээр нэг анги ном болооцолтож уншдаг. Би эндээ нэг болооцолж урддаг 4 5 дахь ангитай. Тэгээ нөгөөдөг чинь бас намайг бодвол жоохон салан алга болгодог. Унших гэж авч явсан. Авч явсан юм. Тэгэл тэрийг би нэг ингээл ээрэл ийм чавганц шиг л ингээл чи ном өгөөч гэл ингээл. Тэр чи яхан 4 5 дугаар ингээ хөгж ямар хайр дурлалын тэр мэдэхгүй юм чинь. Үнтэй тайсан л байгаа. Тийм тэгээд одоо ингээд хамгийн түрүүнд уншина өгүүлэг. Болцсон шүгэл би ордог байхгүй. Ягаад гэвэл би нэг бодож явсан өгүүлэг маань төгсгөл нь харагдаад дундуурх элементүүд нь ингээд толгойд ингээд тодорхой хэмжээгээр бүрэлдээд эренгүүтэл энийг л орох. Яас болсон уу гэдэг. Одоо бидэрдэг болчих. Тэр ч одоо 40 жил цуг байж тээ. Тэгэхээр чин юу тэрийг мэдэрдэг болцсон. Тэгээд уншуулна. Тэгэл саяхыг уншичаад төгсгөл нь нэг жаахан юм. Гэхдээ гэхээр би гүжүүдлээ. Энэгээрэл. Гэт. Тэр нэг ээж тэр очиод гэл ингээл ялчгүй бодоол исэн. Яг тэрийн л үлдэн. Тэгээ би нэг хамгийн сүүлийн өгүүлбэр дээрээ болохоор нөгөө сүдэр уртсан шүн явж байгаа шүү дээ. Гэгийн сарны гэрэлт. Шүн явж байгаа. Тэгээд сүдэр уртсан галгуулна гэдэг яаж байгаа байхгүй морин. Одоо сарны гэрэл ингээ уртах юм. Тэгээд тэр бол хар мэдээ. Киноны метафор. Кино зохиолоор бол. Тэгээ заавал шүн явж байгаа яаж байгаа тий. Тийм. Би эхний төгсгөлийн хоёр дээр хариугаа хэлцээ. Тэгээ энийг олж. Заавал ээж тэр очиж сонсгалбгүй гэх. Тэрийг тэгж гонгнуулах. Надад ч өөрт хэцүү юм чи. Тэр яах юм. Тэгээ тэр залуугийн хойрол морилыг бичвэл болно л гэж чадсан шүү дээ. Тэгэхдээ яах юм. Тэр чинь тийм цэнгийг инээ дээр инээсэн ийм амьдралд дөнгөж хүл тавьж байгаа ийм цоош нь оршихгүй явж байгаа шүү дээ. Тэгэхэд би тэрийг 60 төгсөн нэг гацмааг өөлөж харилцуулаад тэгвэл яг тухайн үед л тэгж л бодсон. Тэгэл яасан тийм л өгүүлэх байхгүй. Гэтэ төсвөл нь бол гоё яасан. Яг л энэ надад цаашаа баг ингээд нөгөө байхгүй махтай гэж бодснаа. За угаасаа ойлгомжтой юм дээр заавал яг дундуур нь зөндөө хилдгэлтэй тэр нөгөө чулуу татж байгаа юм. Тэр нь бол мэжик байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ нэг гацснаас
хоёр маа аргамжид хоолшдгоо хөл ирээд хоолшдгоо маа гэж байгаа. Нэг эцгийн хоёр хүүхэд андуураад амьдарч болно шүү дээ. Гэхдээ тэр амьдрал биш байхгүй гэдэг. Гэт ингээд чат подтекст нэг яваад байгаа. Тэгэхээр чин тэрийг одоо жишээ нь би нэг постн дээр биччихсэн. Зохиолын төгсгөлийг ерөнхийдөө хүн оюун санаагаа цэнгүүлж одоо бодно гэдэг чинь цэнгүүлэх байхгүй. Заавал уйлж унжиж одоо эмгэнэлтэд төгсөхөр цэнгэл биш болчихж байгаа юм биш шүү дээ. Тэр чинь ингээд цэнгүүлэх одоо бодно гэдэг чинь өөр цэнгүүлэх байхгүй. Уншигч тэгж үлдмээр санагддаг болсон гэж би сүүлийн үед тэгээд байгаа байхгүй. Би урд нь бол сайхан тайлбарлаад өгчдөг байсан л да. Тэгээд одоо гурил мах хоёрыг одоо гурилтай хоол игээд үлч гурилтай хоол идэх байхгүй. Гурилтай хоол муухай гэж хэлж байгаа юм биш үү? Зүгээр л төрлийн хэлж. Гурил мах хоёр чамд төхүүлээд өгвөл чи цөө хийж болно. Бууз шуруу хийж болно. Шуруу хийж болно. Одоо юу чи бантан хийж болно шүү дээ. Тэгэхээр чин тэр чин чи чин оюун санаагаа цэнгүүлж байгаа ажил гэсэн зүгээр жишээ авч байгаа. Тэгэхээр зарим эмээгүүд бол заавал тэгж тулгаж одоо би одоо зохиолчийн бодлоо тайлбараа хийгээд ахаар би чиний оюун санааг хүчнэдэд байгаа болчихдог. Нэг талаараа залхуу уншигч би болчихно тий. Тэгээ яг хөө тэр хүн ингээд цаашаа бодох ямар ч хэрэггүй. Харин тий. Тэгээ чамайг оюун санаа гэж хүчнэдэд. Энэ бол гуралтай хол гэж хэлчихдэг. Өөр бодох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр яг энэ дээр кино зохиолын төгсгөлээр бас тэгдэг шүү дээ. Бүр ингээд дуусч гэхээр үгүй наа чи ойлгомжгүй байна ч гэдэг юм уу те. Эсвэл тэр нь хайчиж байгаа гэл ингээд буцаж ингэж гаргаж ирээ. Зарим кино бол бүр ингээд дуусахаар энэ яач юу болов гэл нэг үзэгч өөрөө бас цаашаа гоорлоо. Тэгж нэгэд ямар ч ойлгомжгүй юм хийж болохгүй л те. Баахан таавар үл. Тийм баахан тэгснэ тэрийгээ би л ойлгож чинь та нар ойлгохгүй л тэнэг гэх юм бол утгагүй л чинь. Тэр чинь одоо тийм үстэй. Бүтээл бол бүтээл шүү дээ. Бүтээл гэдэг үг чинь өөрөө айгүй их ажилсаг байхыг шаардаад байгаа үг байхгүй. Зүгээр яг Холливуудын кино энэ төр happy end хийдэг шүү дээ. Тэр бол зах зээл байхгүй. Үзэж өсөж байгааг л өгч байгаа учраас. Гоё кино. Гоё кино гэдэг нэг ийм ангиллал байна шүү дээ. Тэрэнд одоо чинь хөөхөн кино гэдэг англи шүү дээ. Ста хөөхөн кино болсон байлээ гэл. Тэгвэл за энэ ч та болоог юм байна да гэж боддог. Тий. Тэгээд л юу жишээ нь хүн хүний одоо үзэж байгаа хүн болгоно ил цар хүрээ тухайн хүн кино дүгнэ. Тэгэхээр тэр үзэгчдийн буруу бол огт биш байгаа байхгүй. Та үргэлэг киноны зохиолоороо Cinema Awards-ын шилдэг зохиолын шагнал 2013 онд авсан тий. 16. Энэ таны Cinema Awards нөгөө кино зохиол байсан бэ? Кино зохиолын хувьд. Яг уран сайхан киноны анхны зохиол шүү дээ. Тийм. Нэг анги зохиол. Cinema Awards нөгөө Academy Awards гэж байдаг гэсэн. Тэр хоёр чинь нэг жил 2 удаа болсон байхгүй. Тэгээ хоёуланг нь авсан. Тийм үү? Тий. Тэр би гайхаад юу болоод. Одоо яг тэгж боддог юм байлаа итгэхгүй байгаад. Эхний зохиол юм бол бүр тэгж батах юм байна тий хүн. Тэгээд алаа идчих юм шиг. Цаашаа. Тэгсэн чинь биш л байгаа байхгүй. Зохиол юу кино маань өөрөө нийлмэл урлаг олон хүний одоо оюун санаа шингэдэг. Тэгтээ дандаа мэрэгжлийн хүмүүсийн оюун санаа шингэдэг. Мэрэгжлийн зураглаач, зурааж, дуу оруулагч, жүжигчин, найруулагч одоо ийм нийлмэл урлаг. Тэгээд цугаараа нийлж яхад үзэгчийг хуурж байгаа тийм л юм байгаа шүү дээ. Уг нь бол тий дүрсээр хуурж байгаа. Тэгтээ ийм гоо сайхан урлагийн гоо сайхныг өгж таашаал өгж тэгж л хуурж байгаа. Түнш мухай юм хийж хуурж байгаа юм биш шүү дээ. Тэгэхээр хамгийн одоо үндсэн юм зохиол мөн гэхдээ бус нь үндсэн биш байхгүй. Бүгдээрээ үндсэн. Бүгдээрээ чухал. Бүгдээр ингээс нь хариуцлага. Бүгдээрээ тэр өөрийнхөө мэрэгжлийн ур чадварыг тултална л тэр кинонд хийх. Тийм л одоо юу гэдэг шаардлага бий болж байгаа юм л да. Тэгээд тэр бол танд дараагийн зохиолууд бичих бас айгу том урам болсон баг тий. Яг гой санагдсан. Тэгээд нэг жүжиг маань нэг орчин үеийн жүжигийн уралдаан гэж болоод тэр бас хэдэн онд вэ. Тэгсэн чинь 4-5 юу жүжигийг шалгаруулад авсан байхгүй. 1 2 3 4 5 гээд. Тэр 5-д орсон. Тэгээ 1 2 3-т нь ороогүй. Тэгэхээр ядаж 5-д орсон байхгүй. Тэгэхээр чинь айгу урамтай.
За энэ тайз дэлгэцийн бүтээл гэдэг юм чинь айгүй их сони юм байт юм байна гэд ингээд тэгээд тэмүүлсэн. Одоо бол би зүгээр яг миний гараас гарцсан баг хідэн кино мэдхгүй. Болсон нь ерөөсөө хоёрхан шүү дээ. Буруу өрг юу хоёр. Тэгэхээр тэр цааталт нь санхүү тэр зохиолын хувь зохиол гэж нэг юм байна. Тэр нь явахгүй байх уу эсвэл би муу байх уу мэдхгүй. Таны хувьд болохоор ингээд өөрийнхөө ингээд зохиолгдчих өөр хүүхэд шүү дээ тий. Ингээд гэрээсээ ингээд нисгээд явуулчаад идэг хүлээгээд идэг. Хүлээгээд идэг гарчгүй. Тэгээд одоо жишээ Nomoji Pictures би 20 хэдэн кино сериал бичиж өгсөн. UBS телевиз. Тий, телевизэд бас 16 кино бичиж өгсөн. Гараагүй л байгаа. Гарнаа хоолт хийсэн байгаа л гэдэг. Тэр цаана яриа өөрөө юмнууд нь л болдгоо мааш. Гэтэ нэг юм юмд ч өөр ингэс нэг цаг хугацаа гэж байдаг шүү дээ тий. Тэгээд л одоо яг нэг талаасаа тийм нөгөө талаасаа би өөрийгөө л улам л ташуурддаг л да. Энэ эсвэл би болохгүй байна. Тэгээ хөөрхийн энэ захиалсан хүмүүс маань миний урмыг бодвол мөнгөний өгөөл. Тэгээ хадгалчаад ингэж юу. Цаашаа нэг кино хийж чадахгүй болчиход байна уу гэдэг яриач тэгэхгүй л үгүй хаа. Тэр бол үгүй хаа. Кинон дээр ингээд зохиолч өөрийнхөө ингээл та за энэ одоо миний ингээд сүүлийн хэлбэраа гэж засвар масвар оруулал ингээд хамгийн сүүлийнхаараа өгч байгаа шүү дээ. Гэтэл киноны нийлтэн дээр очиод та киногоо үзээ гараад ирэхэд жоохон бас өөр байдаг тий. Тэр ер нь одоо яг зохиолчийн одоо яг талаасаа ямар мэдрэмж байд юм бэ? Харамсдаг юм уу? Яг уг нөгөө найруулагчтай хэлсэн байдаг байхгүй одоо зүгээр байгаад яах. Тэгэхэд тэр хүн өөрийнхөө найруулчих байгаа юм л да монтажын хэсэг ингээд байна. Тэгэхэд нөгөө миний үзэж байгаа хүмүүсийн оюун санаанд ирж байгаа тэр дараалттай ирэх ёстой цохилтууд нюансууд тэр үзэж байгаа хүний тарих ингээд сэрж явах ёстой тий. Гэж явах ёстой байтал бөөнрөө навч шавуулаад яцгаар яачлаг нүү гэд энэ хүний тарих чинь их залхуу эрэхт ингэж шүү. Шууд унтдаг гэн. Тан дээр би чинь очихдаа бас их л нөгөө нэг таны хэлдэг шиг их л өөртөө ихтэй л очиж байгаа шүү дээ. Ер нь энэ бол яг болчихжээ гэл тий. Гэсэн чинь танаас нөгөө хэд хоногийн дараа ирсэн чинь нэлээ олон ингээд нэг юм улаан тэмдэглэгээ юм үүтэй айгүй хэмэрсэн. Тэгээд нэрээ яагаад ингэж хараагүй юм бол тоо гэд. Тэгээд кино зохиолоор ч гэсэн маш сайн редактор болон кино зохиолыг хөгжүүлдэг баг гэж тустай байх хэрэгтэй маань гэдгийг одоо улам л илүү их ойлгоод байгаа. Одоо санхүү төсөөлөх хэрэгтэй болж байгаа. Продюсер руу. Гэтэл зөвхөн нэг зохиолч бол яг өөрийнхөө л харж байгаа яг тэрийг. Магадгүй тэр үйлдэлийг харахгүй байж магадгүй тий цаг хугацааг бас алдсан байж болно. Эсвэл нэг дүрдээ дурлаад зөвхөн тэр дүрээ хөгжүүлээд чи яваад ах нөгөө магадaltaй тий. Өөр хүн тэгсэр нь өөр хүнд харуулахгүй байжгаад найруулагч төгөөд ингээ кино очвол бас болохгүй байна да гэдгийг бол их ойлгосон тэр үед. Тийм тэр түрүүний биний хэлж байгаа чинь тэр ихгүй олон хүний нийлмэл урлаг. Чи бол яг мэрэгжлийн талаас бодсон байх. Гэхдээ тэр кино гоё болоход тэр олон хүмүүсийн оюун санаа бас хэрэгтэй. Одоо би нэг багт орж ажиллаа энэ төр гэхдээ би хамгийн түрүүнд хэлдэг нь тэр. Сайн киноны төлөө чиний хамгийн сайхан санаач цуцлагдаж болно. Энийг хүлээн зөвшөөрвөл би орно. Түнс чиний хэлсэн болгоныг үрээд авахгүй гэсэн л үгэлтэй өгнө. Тэгэхээр амар гоё санаа байгаад байдаг. Өнөөх нь наалтахгүй бол тэгэл орохгүй шүү дээ. Амар гоё хөдөлгөөн ч юм амар гоё юу ч юм ингээд. Хоёрдугаарт дөрвдөө хайртай байх. Эсрэг дүр улам их хайртай байх. Тэр л хүчрхэг байвал чиний үндсэн дүрийг чинь гоё болгож гаргаж ирнэ. Юм л бол алдчих гэдэг байна. Үхэлч гэлээ. Тий, үхэлж болно л тоо. Кинон дэр бол үхэлдэг юм чинь. Гэхдээ учир шалтгаан энэ хүн үзсэн хүн ойлгох хэрэгтэй. Түнс кино гоё болох гээд үхээд байх юм бол үхэлэн ч гэсэн үнцэнтэй л ах хэрэгтэй. Тий, тэр нь юмд хүрж явах гэдэг ч юм ингээд задлаа яриад хэлсэн төл. Би зүгээр дотроо боддог юмнуудаа л хэлж байгаа. Тан дээр ер нь залуу зохиолч нар их ирж уншуулах уу? Ер нь ховор шүү. Яагаад гэдэг юм бэ? Мэдхгүй одоо сайхан одоо тоолох юм бол 3 4 хүн байна. Тэгтээ мэдхгүй одоо би залхаачдаг гэж магадгүй бас.
хитрхи ингээд нэг юм нэхэд. Яах юм тэг надад чинь яг хин чи энийг хин гэж бодоод байгаа ингээд. Гэт асуудаг байхгүй. Тэгэхээр хэн нь мэдэхгүй байл тэр хүн чи өөрөө мэдэхгүй байл зөвхөн биш болоод байна шүү дээ. Эн чинь тийм хүн байхгүй. Ингээд гүй эм чинь яах вэ? Амьдралыг юу гэж үздэг. Цаана энэ аав нь ямар хүн байсан? Дүрийн нөгөө өөрийнх нь нэг бэкграунд түүхэн. Яагаад тэр ситуац руу тийм шийдвэр хийж байгаа юм бэ гэдгийг л олохын тулд тэр бэкграунд чи хэрэгтэй болоод байгаа. Тэгхгүйгээр яах вэ? Зүгээр л тэгсэн байхгүй юу? Тийм залуу байдаг байхгүй юу? Тийм бол тэгэл биш болж энэ л гэж боддог шүү дээ. Та одоо ингээл зөндөө зохиол бичлээ ингээд кинон дээр ингээд үгүйсгэж штэ тий. Тэнгүүт та ашиг шиг кино зохиолчтой төвхтэй юм байна. Очиж миний ингээд бүх юм байхгүй болчлаа. Зүгээр л өөрийнхоороо үргэлжлээ үгээ ганцаараа ингээд бичиж суухан дээр гэж бодож исэн үү? Ер нь ганцаараа ажилтдаг ажил штэ. Яг тий, яг хар ажил. Яг өндөр кино жүжигийн зохиол бол цэвэр хар ажил. Тийш одоо шогүлгээл ингээл тэгээд энэ хүн дөрвөн өгүүлбэр хэлчихдэг. Нарийн их байна. Хасгал ёстой. Гэхдээ энэ дөрвөн өгүүлбэр чухал байгаад байдаг. Тэгвэл энэ хоёрыг нийлүүлвэл ямар болох вэ? Гингүүд нөгөө характер маань өөрөө хэлнэ. Энэ дотор ингээд одоо юу гэдгийг түүнээс би жүжигчин бодохгүй шүү дээ. Характерын л бодно. Энд чинь нэг юм ааштай шүү дээ. Тэгэхээр чинь хэлнэ эдрийг хүрх юм уу? Хүрхгүй амьсгаа нь хүрхгүй байдаг. Тэнгүүд тэгвэл энэ ингэж хэлвэл цааталт нь ингэж хөдлөл энэ хоёр нийлчих юм байна гэдэг. Гэх тэр ингэж бодно. Тэгээл тийш хар ажил болж байгаа юм. Ер нь бол яг хийж явах үедээ жоохон одоо шантрах гэдэг юм уу? Одоо үнэхээр хэцүү шүү гэж боддог. Тэг хийгээд дуусахын жаргал ямар гоё гэ. Анхны гэрээ их мөнгө авах жаргал гэдэг чинь бас байна шүү дээ. Тэр чинь ямар гоё гэ. Тэ нэг гэрээ хийгээд нэг 60-70% нэхлээд урьдчилгаа гэдэг өгж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг аваад гэртээ орж ирэх чинь одоо би нэг 3 сар ажилгүй гэртээ хэвтгэхэд бүрийн эрхээ авчиж байгаа байхгүй. Дор хаяж. Тэр их түлхэсэн мотивац болдог тий. Тэгээд ер нь үндсэн юу нь бол одоо тэр уран сайхны киноны хэмжээний одоо тойрог дотроо гээд амьдарч идэг. Та одоо ямар зохиол дээр ажиллаж байна? Ер нь нэг энийг хийчиндээ бүтээчиндээ гэсэн бас нэг юм юу би одоо нөгөө болж байна үгүй юу? Тийм түрүүний нөгөө сая нэг сард нэг жүжигчин залууд нэг кино зохиол өгсөн. 8 сард нэг дугуугаар аялахаас өмнө нэг зохиол өгчөөд тэгээ явсан. 6 сард нэг бүсгүйд нэг зохиол өгсөн. Яг гоо энд нар чинь ингээ нөгөө араасаа дараад ингээд зэрэг бичээд байгаа юм шиг боловч үгүй л дээ. Ерөнхий арамнууд нь ингээд төрүүлээ гараад гол шугамуд нь гараад. Тэгээ миний нэг онцлог нь нөгөө захиалж байгаа хүнтэйгээ амьд харилцаа нэгт ажилдаг байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүн чинь баггүй мөнгөөр намайг баггүй одоо олон хүнээс намайг сонгож байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэгээд баггүй мөнгө эдийн засаг зарцуулж шүү дээ. Тэгэхээр би тэр хүний сэтгэлд ялангуяа продюсерын сэтгэлд одоо нэлээд төгсөн юм л өгнө гэсэн юм бодолтой байдаг байхгүй. Тэгэхээр нөгөөтхийгээ бас давхар тариад байна гэсэн үг. Одоо буу санаагаа илгээдэг. Зүгнэс яг л алга болж байгаа л нэг юм 60 нүүр, 70 нүүр, 100 нүүр юм ачаал. Тэгээ би өөрчлөлмөргүй байна гэдэг байхгүй. Тэгээ нөгөө хүн чинь гинт ингээд цогтонд ороод. Яг миний бодсон шиг бодож чадахгүй байхгүй. Тэгэхээр би өдөр болгон шахуу холбогдоод за нөгөө ангарах чинь ингэсэн шүү. Ер нь наадах чинь тэгсэн хүн байж болохгүй юм уу? Тэгвэл чиний наад яриад байгаа тэр хүсэж байгаа юм руу чинь нэлээд өгөх гээд байна гэдэг ч юм уу. Эсвэл наад чинь нөгөө өөрчлөлт нь хамаагүй эрт гарч ирж байна. Бидний нууц нь юу юм гэдэг ч юм уу. Ингээл нөгөө тэгдэг ингээл байнгын харилцаатай яваад байдаг. Тэгээд яг хөө тэр нь сайнч тал байдаг байх, мууч тал байдаг байх. Нөгөөдгийг нь өөр шигээ харуулчаад тэгээ мөнгө авах гэдэг шүү дээ. Юм муугаа. Тэгэхээр ямар ч юм тэгэл хоёр талтай юм чинь. Тэгтээ би боддгийн тэр хүн цаашаа одоо маш олон хүнтэй харьцсан шүү дээ. Найруулагч гэдэг одоо түрүүний хэлсэн. Тэгэхээр тэр хүн зохиолоо яг төрсөн эцэг нь юм уу, төрсөн их нь юм шиг баа бэг юм мэдэж ойлгоод за дуглуурхын таньж яахгүй бол зураач нэг юм зураад ирдэг өнөг чинь энэ биш байна гэж хэлэх тийм
болцоотой болно гэсэн үг байхгүй. Тэрийг би бодоод байдаг. Тэрс би одоо нэг өөрийнхөө яхад тавьчих. Тэр хүн чинь өөрөө зохиолоо бусад хүмүүсийн өмнө хамгаалж чадахгүй болвол тэгэл өөрчлөлт. Тэгээ хамгаалах гэдэг үг чинь одоо нөгөө хамгаалах гэдэг утгаараа би хэлэхгүй шүү дээ. Хамтарч ажиллахын тулд ойлгуулж чадахгүй бол айгүй хэцүү байхгүй юу? Бамаах чинь нэг юм миний мэдгээр нэг юм хоёр хобби байна тий. Та дугаагаар айгүй хавтаг. Бас нэг юм алиалагч цуглуулад иддэг тий. Тий. Тэр алиалагч одоо хідэн ширхэг байна. Хизэнээс яагаад цуглуулах вэ? Мэдхгүй одоо надад нэг 300 байдаг. 300. Тий. Нөгөө гэртнгийн 50 рүүтер ингэ байж идэх чинь дарж байгаа л. Шаарнууд чинь. Заримдаа яг эморно хүүхд шиг ярина нөгөө. Тэгээ нөгөөдөл тэгээ. Тэгээд үргэлж ингээл өөрөө тэгвэл алиалагч болно шүү дээ. Тэгээ яг би зүгээр цаад үндсэн углуур амьд хижээжсэн тэр үг түүх хүмүүсийг баясгах гэж зовж байгаа. Тэгээ алиалагч ер нь хэзээ ч баяртай нүдтэй байдаг. Дандаа гонигтай нүдтэй байдаг. Түүний гонигийг харж бусд нь инээдэг. Тэгэхээр нэг тийм золиос юм шиг санагдаад байдаг. Тэгээ яг сүултээ ингээд хааны ордонд орсон л та дүнс анхан бол гудамжинд хөрхий тэгэл амьд ижих гээл нэг талхны болоо олох гол хүмүүс өмнө салбагнаал нөгөөх нь нэг юм ингээл те. Яг тэр үүргээрээ явсараа байгаад тэгээд сүултээ хааны ордны салбатаач болсон. Ингээд ирэхээрээ сүүл рүүгээ урлаг болоод цирк болоод ингээд цаашаагаа явсан. Тэгээд тэр хин гэж аав хоёр алиалагчс Америкийн тэр бол бүр зах зээл болгоод. Тий. Тэгээд одоо тэрний тэр бүтээсэн юунууд ингээд нэг дүрийг 15,000 л хэвлэдэг. Оо тийм үү. Тий. Тэгээд 15,000 гэд дугаартай юм бүгдээрээ зөв. Одоо надад жишээ нь хамгийн ойрхон 496 байж байгаа шүү дээ. Тэгэхээр 496 чи 15,000-аас хамаагүй уршаа тийм үү. Оо тийм үү. Тий. Нэг хоёр нь бол бүр хязгааргүй солиороо явчихдаг. Их мэтэр тэгээд зах зээл болгоцсон. Та тэгээ хэдэн жил цуглуулж байгаа одоо 300 гэхээр чи. Хүмүүс бас тань тэгээ бэлгэлдэг багтай. Өгн тэгээд яг хүмүүсийн өгснэг би бас авчдгийн. Гэхдээ юу одоо юу гэж хэлмээрээ. Тэр дотроо бас чанарч гэдэг юм уу юу ч гэдэг те. Одоо энэ нэг цэцэг нь ингээд сэтэрсэн байвал илүү өнгө болчихчих тийм нэг темп юм юм бэ. Одоо өөрөө яг цуглуулах дуртай гэх надад 3 шиг байна шүү дээ. Тантай нөгөө аялалд яваад идэггүй. Тэд нар чинь бол нөгөө гарын ая даах хөрхи хувцастай нөгөө хөл мөлний юм төмөр байхгүй ингээд нөгөө тумгалдаг. Гарын ая даах юм л авч явахгүй л нандингуудаа явах бол хэрэг байхгүй шүү дээ. Тийм байна. Тийм тэгээд нөгөө хөрхи одоо яг тэ нөгөө тийм болохоор наава явчихсан. Тэгээ яг үгүй чинь ганцаараа яриа солиороод авахгүй л дээ. Гэхдээ заримдаа бас чи юу бодож байна тэгдэг штэ. Та нөгөө бүр юу хөвсгөл хүрсэн те? Тэгээ бүр жанхаа дугуугаар Улаанбаатар хотоос гараад. Тэгээ жанхаа руу бүр давсан. Хэд хоног явсан? Би 8 унтсан уу? 7 унтаад 8 өдөр явлаа, 8 унтаад 9 өдөр явлаа. Тэгж явсан. Өдөрт нэг 80-аас 110 гэж л явд юм байлээ. Ямар замаас хамаарад. Тэгтээ амар төвчээртэй юм а та. Тэгээд чинь нөгөө жаргаж байгаа юм л та. Яг би хаавал ядарсан тэр зүйл ойлгож. Тэгтээ жаргаж бодож чадвал айгүй гоё. Бороонд норж байгаа хөөх. Тэнгүүт тэрийг би энэ бороонд норох одоо юу гэдэг лээ? Нөгөө нэг шалд норох чи юу гэдэг лээ? Норох энэ төр чинь бол хорогдох юмтай хүний үг байхгүй. Гэрлүүг өгөөгөө орчдөг юм эсвэл машинтай ч юм уу. Тэрлүүг өгөөгөө орчхоор бороонд норсон. Би болохоор бороонд норсон. Тэгтээ би борооны нэг хэсэг. Тэгээ бодцохоор угаасаа байх хэвээр. Тэгээд нэг ингээл дараа нь бороо намдаа штэ. Тэгээд нэг явж хахад нэг мэтгэт ингээл бүх хувц гарцсан. Тэгэхээр тэрийг норж яах гэж бодохгүй байх нь өөрөө. Одоо би нэг амар гэгэрч юм яриад байна үгүй. Тэгтэл яг тухайн үедээ тэгэх нь өөрөө айгүй гоё. Бороонд зүгээр зарим нь норж
зарим нь нөгөө бороог мэдэрдэг гэдэг нэг тийм үг баад ч тийм. Тийм л Та төгөлбөр тэрийг өөртөө тэгээд борооны нэг хэсэг болчихоор тэр чулуу молоо тэр газар өвс нөгөө нэг хэсэг нь л байгаа байхгүй. Тэгэл байгалийн тэр юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр айгүй юм өөрийгөө ингээд тааламжтайгаар ядраа. зовоохгүй. Тий одоо юу гэдэг юм бэ? Тийм л. Та одоо хаашаа дахиад явах вэ? Мэдгүй. Одоо эн чин яваад нэг 2-3 сар хандан дарагдаад дугуулчтэй. Тийш явна тий бодохгүй ингээд ядарч байгаа юм л да тэр чинь өөрөө ядарна штэ. Тийм штэ ундаг дугуугаар тий тэгээд уул өөдөө болж хийж чадахгүй штэ. Төрнө. Тэгээд төрөх нь өөрөө амралтуулна. Сони. Тэгээд нөгөө талаар ингээд яваад ахаар сүлдээ нөгөө ингээл нуруу муруу юм бүх юм чинь ингээд дугуунаасаа буух шалтгаан байхгүй болохоор ингээд бүр ингээд ядарч байгаа байхгүй. Чилэн шүү дээ. Одоо чи нэг 6 цаг наад дээр суувал тэгэл нэг л хүүхэн залуу хоёр манай залуучууд нөгөө аялж явж байгаа хүмүүс аяйгуу гоё. Бууж ирээл усундаа өгнө. Нөгөө таны хажуугаар өнгөрч явах тий. Аха. Тэр бүр аяйгуу гоё. Тэгсэн нэг хүүхэнгүү та одоо намайг бүр өстө үнэн хохирох юм гинэ. Би гайхацсан. За. Ог танихгүй. Тэгсэн чи араас нөхөр нь ондоос. Тэгсэн чинь ядарч гинэ нэг сандал дээр суугаад. Машин дуудаа. Тий, ёо, өглөө гэл хөлөө ингээ урд юун дээр тавиал. Чи тэр хүнийг харалдаг гэсэн гинэ. Тэгсэн миний хажуугаар явтаарсан. Тэгсэн чи би одоо ингээ ядархаа болчлоо. Тэгээ ядарлаа гэж хэлэх болохгүй болчихлоо гэл тий. Та намайг охироолоо л гэдэг. Хөөх. Одоо тэгвэл та бүр дахиад өөр гоё газар руу явах байхаа. Мэдээж тэр аялал танд бас их олон зүйлэгтэй олцтой ирсэн баг тий. Одоо яг тэгж хэлж мэдх юм уу? Тэгэл яг үгүй юм бодчихлаа юм л бодлол тэгэл одоо юу гэдэг вэ? Би нэг ийм үгэнд дуртай. Бодол заримдаа бодол хэвээрээ үлдэх нь гоё. Аманаас гарчих юм бол тэр чинь бодол биш болчихж байгаа. Тэгэхээр тийм жаргамаар бодлуудыг өөртөө байлгаад байх нь айгүй гоё юм байлээ. Би нэг тиймэрхүү юм бодож явсан баг. Монголын говь нутагт аж төрдөг хосгүй нэгэн амьтан болох Монгол тэмээнийхээ шимт сүг боловсруулж олон улсын стандартад нийцсэн хугацаа үрцгэгч болон нэмэлт бодис агуулгыг цэвэр сүгээр боловсруулсан ингэний хоормог худалдаанд гарлаа. Camwell брендийн ингэний хоормогтой хамт өдөр бүр эрүүлжээ. Ингэний хоормог. Ингэний хоормог Camwell гэд брендийнх тэг Монгол Өмнө Говь аймгийн Camel Wellness гэдэг хоёр үгний нийлмэр тэгээд Camwell гэсэн. Тийм байна. Тэгээ эрүүл мэндэд одоо зориулагдсан. Тэгээ нөгөө ингэний хоромыг шууд ух зориулцтайгаар ингээ хийцэн. Эднийх болохоор яг автоматжуулсан үйлдвэр юм лээ. Тэгээд ингэнийхээ одоо сүг болохоор яг өөрсдийнхөө фермээс авдаг учраас их олон төрлийн биш нөгөө нэг тижээлээр байгаа тийм оригинал. Тэгээд тань шиг нөгөө оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс бол бас их сайн ууж явах хэрэгтэй юм байлээ. Оюун тархины бас тижэл болдог юм бүтээгдэхүүн мэлээ. Тэг би бас хоолоо. Хороноос өгүүлөөнд. Тэгсгэл надад өгөн төг. Гоё миний хоромч угаасаа л гоё гэдэг. Тэгээд одоо манай савлгаа мавлгаанууд ус тийм амар хүнд зориулсан тий. Тийм хэрэглэхэд илүү хэлбэр болчихсон. Тэгээ бага насны хүмүүс ч их уудаг болсон. Нөгөө одоо та нөгөө постн дээр байнга баг өдөр болгон шахав утааг сануулж байгаа штэ. Тэнгүүт ер нь утаанд байгаа үед бол бид нэр хордлого тайлахад бол ингэний хоромог юм бэл. Таны насны одоо маш олон хүмүүс зарим нь бол одоо гэртээ сууж байгаа, зарим нь бол одоо ингээ за ажил төрөл хийдэг ч байгаа, хийдэггүй ч байгаа. Тэгээ би ингээ харахаар Монголд байгаа одоо зарим нэгэн бид нэр анхаарал тавих хэвээр нэг асуудал болохоор бид нэр одоо хүмүүсийг тэтгэврт гар. За тэтгэврт гарсны дараа яах вэ гэдэг дээр огт санаа зовдгүй юм шиг зүгээр санагдаад байдаг байхгүй юу. Өөр орнуудад болохоор тэр хүн ингээд өөрийгөө маш их завгүй байх боломжтой. Тэгээ дээрэс нэг юм нийгмийн харилцаа сайтай байх боломжтой байдаг юм шиг санагддаг. Та энэ дээр юу гэж боддог вэ? Яг нь тийм одоо биднэрт хэрэгцээ шаардлага яг байгаа юу? Байлгүй яах юм бэ? Шууд хаягдчихдаг. Санаа зовхгүй биш тоодгүй. Тэгээ санаа зовно гэдэг чинь бас нэг анхаарч байгаа. Санаа зовхгүй байх гэдэг чинь бас л анхаарсны шинжтэй нөгөө тал нь л болохоос. Тэгэхгүй бүр тоодгүй байхгүй. Яг одоо шулуухан муу үгээр хэлэхээр ингээд за одоо ингээд өвчлээ гэж байгаа юм шиг тийм. Айгу юу. Тэгэнгүүт энэний цаана нь бүр одоо подтекст гэж хэлэх үү. Энэ хэлээд байгаа юм. Ерөөсөө амьдралтай хайргүй амьдрц гацсан.
тэтгэврт гарах хүртлээ. Тийм. Тэгээд тэтгэврт гарсныгаа тийм одоо нэг хайр ивэл болчихж байгаа юм шиг санагдаад байгаа. Сар болгон нөгөө тэтгэврээ аваад байгаа. Тэгээ юу ч хийхгүй ингээд байж байгаа. Гэтэл чинь үгүй. Амьдрал цаашаа үргэлжилж байгаа. Тэр нь сайн сайхан юм байх ёстой. Аз жаргалтай байх ёстой. Тэрийг бүтээх ёстой. Одоо хэн нэгэн бүтээж өгөх өөртөө бас бүтээж болно. Хоорондоо клуб нэгдээд нэтэрээ болоод одоо ингээд гэхдээ энийг нийгэм маань өөрөө дэмжих ёстой. Юм болов гэж бодож байгаа. Би айгүй олон хүн дээрээс бас яг тийм байдлуудыг хараад байгаа. Маш их сэтгэл готролтой байна. Өөрийгөө одоо нийгэмд болоод гэр бүлийнхандаа хэрэгтэй хэрэггүй гэж боддог болж байна. Чаддаг байсан юм а би чадхаа болчлоо гэж бодож байна. Гэтэл одоо 60 70 нас гэдэг бол одоо орчин үед шинжилгээ ухаан хөгжсөн үед бол залуу наснд аваад байгаа шүү дээ. Тий болцооны нас. Тэгэхээр манай Монголд болохоор айгу тийм хөгшин тий бүр хэрэггүй нас юм шиг болоод идэг. Энэ дээр та яг манай нэвтрүүлгийг үзэж байгаа магадгүй тэр настай байгаа хүмүүст хэдүүлээ нэг жоохон юм итгэвтэй амьдралдаа хайртай амьдрахын тулд яах вэ гэдэг тэр зүгээр та өөрийнхөө бодлыг хэлээч. Тэг яг удаа зүгээр мэдээж нас тэр ухаан тэр чинь бол залуу хүн шиг сэгсгэнээд байх боломжгүй гэдгийг бол өөрөөсөө ойлгож байгаа. Гэхдээ гээгдэж үлдмээргүй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яадгийн нэг хөргөн хобби тааж болдго юм одоо энэ хүнтэй гэж хэлэхэд нэг тулх таарсан нэг тийм арга хэмжээг өөртөө л зориулж авахгүй бол нийгэм бол биднэрт юу ч хийж өгөхгүй байгаад штэ. Одоо тэр энэ л олон төрлийн бас байгууллагууд тэр одоо тэр зүгээр игэлж ирийн одоо зөв журмаараа яваад амьдраад ингээд тэтгэвртэй гарч байгаа ерөөсөө өөр тавиагүй ч байдаг юм уу тийм ээ. Яг зөв амьдрсан ийм хүмүүс ингээд гээгдэ үлдчихэж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд одоо өөрсдийгөө нэг жоохон яахгүй болохгүй болоод шүү дээ. Тэнгүүт чинь тий. Хоёрт залуу хүмүүсийг зөв зэгцэнд оруулахгүй бол настай хүмүүс хизэж зөв байж чадахгүй. Юу гэж байгаа юм гэхээр залуу хүмүүс сайхан орон байртаа үр хүүхэд нь хичээл сургуультаа явцдаг одоо ойрхон байдаг ч юм уу тэр настай хүний тусламж дэмжлэг хэрэггүйгээр аз жаргалтай амьдарч явах юм бол аав ээжигээ ч гэсэн аз жаргалтай харна штэ. Аваа өнөөдөр нэг тамхи авчаараа ч юм уу нэг сүү авчаараа ч тихгүй хөөргий залуучууд нь нөгөө ажилд ордог нөгөө хүүхдүүд нь сургууль цэцэрлэг нь ажлын цагтаа давхцдаг нөгөө ажилласаа эрт гардаг орой ирдэг бол ажил дээрээ нэр хүндүү болдог цалин бүнлүүгээ нэмж чаддаггүй өөрөө хөгжиж чадахгүй өөрөө сайхан байж чадахгүй хүн чинь юу ээж аваагаа сайхан байх. Тэгэхээр настай хүнийг тийм гэхээс илүүтэй залуу хүнийг бүх боломжоор нь нийгэм өөр болохгүй бол энэ ерөөсөө ингээд дамнаа даалгавар нураадаг шиг ингээд явж чаддаг. Тэгэл нөгөө муу хоёр өгшин хүүхдээ хараад өгдөг нь эсвэл өглөө оройд хөргөөд өгчгээд яадаг юм л гин одоо ингээд тэргээ тэгээ зүгээр хэлэхгүй шүү дээ нөгөө аз жаргалгүй бохомдолтой байгаа улсууд чинь тэгэл аавч хоёр зүгээр хийх юмгүй байж гэл ингээл ялгарлан гадаг. За битэрийн яриа дуусах ерөнд өгч чинь. Хамгийн сүүлийн нэг асуултыг асууя. Манай одоо подкаст ч өөрөө My Twist гэдэг. Тэг мэдээж бидний амьдралд гарч байгаа олон одоо твист буюу одоо энэ эргэлтүүд те одоо магадгүй сонирхолтой тэр шийдвэр гаргалт энэс шалтгаалаад бид нэр өөр байранд байж байгаа магадгүй өөр жишээ авах байсан бол үдийн ирсэн байдаг ч юм уу те байдаг шүү дээ өөр дөнө. Тэгэхээр таны хувьд яг таны одоо санаанд орж байгаа таны амьдралыг маш ихээр өөрчилсөн ямар тэр гол эргэлт заа магадгүй шийдвэр гаргалт байсан байна. Яг уу би чинь юунд нөгөө нэг Америкт бас нэлээд хэдэн жил амьдарсан. Тэр маань өөрөө одоо амар сүртэйгээр ярих хаашаа ч юм даа нэг тийм даяанчилж байгаа юм шиг болсон. Одоо ер нь гадаад байгаа монголчууд бүгд тийм байдаг. Айгүй их юм боддог. Эх орноо боддог, аав ээжээ боддог, найз нөхдөд боддог, өнгөрсөн юугаа боддог. Энэ нь өөрөө амьдрах тийм одоо цаашаа амьдрахтаа анхаарах юмнуудаа ингээд бодцсон байдаг байхгүй. Айгуу сонин. Тэгээ үнэт зүйлээ тэр юм өнтер олж хардаг ч юм уу. Би тэнд очиод одоо тэгж одоо юу гэдгийг тэгж бодсны үр дүнд ганц нэг өгүүлэг бичээд эхэлсэн ч гэдэг юм уу жишээлх юм бол. Тэгээд гэр бүл айгуу юм одоо тэр чи аргагүй шүү дээ хөрхий.
хүний нутагт Газар ингээд өөрсдөө тий. тэр хооронд айгүй тийм бат нэгт. Тиймэрхүү болтой юм шиг санагдсан. Тэгээд надад бол тэр нэлээд юу юм уу да гэж л бодож байна. Тэрнээс би тийм айхтар одоо драмтай бол амьдрал л та одоо нэг юу гэдгийг өөрчлөлт одоо юм хөвсөлттэй бол амьдраагүй дээр доор одоо сайхан аав ээ сайхан хүүхдийнхэн боёнд би сайн муу юм одоо тэр одоо жоохон холоор гэдэг ингэж битгч юм уу. Тэгээд одоо яг тэ цааш амьдах учраас хамаагүй юм ярьж болохгүй нэ. За. Тийм л байна. Тэгээд яг энэ нэг юм оролдоод одоо өөрийнхөө хоббиг олж авсан нь сайхан эргэлт байсан юм даа л гэж бодож байна. За баярлалаа. Би танд нэг жижигхэн бэлэг өгнө. За энэ хаа мимоса гэдэг нэртэй цэцгийн дэлгүүрээс өгч байгаа. За энэ ямар учиртай цэцэг вэ гэхээр одоо хиймэл материал энтрээр хийгдээгүй амьд цэцгийг Японы одоо тусгай технологиор мөнхжүүлсэн цэцэг. Оо одоо ингээд өгөхгүй. 3-аас одоо 5 жилдээ огт энэ өнгө төс ингээ алдагдахгүй. Тэгээ маш гоё үнэртэй. Тэгээ та одоо ингээ уран бүтээлч хүн байна. Өөрийнхөө ажлынхаа өрөөнд бас ингээд байршуулаарай. Миний танд гэж одоо чин сэтгэлээс өгж байгаа энэ энерги нь энэ цэцэгтэйгээ хамт ингээд мөнхжүүлсэн цэцэгтэйгээ хамт байна. Тэгээд энэ цэцгийн дэлгүүрийн хамт олон маань бас энэ керамик вара бас өөрсдөө сэтгэл гаргаж хийдэг. Энэ цэцгийн дэлгүүр байгаа шүү. За энийг танд. За баярлалаа. За би их нэртэй гоё бэлтгэдэг очих нэ бас. Тий айл гэрт байхаараа нэрээ. Одоо энэ олон өнгөөрөө аз жаргал бол эд мөнгөийг дууддаг бэлэгдэлтэй юм лээ. За. Дараагийн бэлэг. Оо яах нь энэ тавьчих. Яасан гоё. За энэ болохоор нөгөө хоёлаа сая ярьсан нөгөө Canwell гэдэг энэний хормог энэ дотор ингээ хийчихсэн байгаа. Тэгээд гэр бүлэрээ эрүүл их байгаарэ гэд бас энэний хормгийг бэлгэлье. Ингээд одоо энэ тэнд юм яриад хотлоо яриад явал зүгээр юм биш үү? За баярлалаа. Энэ хамт олонд нь бас баярсан сэтгэлээ илэрхийлье. За тэгээд энэ урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бумахта маш их баярлалаа. За. Богино хугацаанд бас их гоё чин сэтгэлийн сайхан яриа өрнүүлж чадлаа гэж бодож байна. Таны уран бүтээлд бас өндөр амжилтыг хүсье. За танаа уран бүтээлч гэсэн бас сайхныг хүсье. Нэг удаагийн дугаар надад багтаж орсондоо бас бахархаж одоо баярлж байна. За баярлалаа. Бидний ярианд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.